За би Алтай гишүүнтэй санал нэг байгаамаа. Энэ Ганбаатар гишүүнээс салгаж ярихгүй бол энэ ус төржөөд үндсэн асуудал нь бүдгэрэх гээд байна. Би бол энэ хүн намын төлөөл уян гişиг гишүүнээр ахлуулад одоо энэ Алтай гишүүн их туршлагатай хүн шүү дээ. Одоо энэ хонглоор Монгол улсын төвхөнд хамгийн удаан хонглоор ус чирэгдсэн ерхий сайд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ Алтай гишүүнийг оруулаа өөр хэн байдгийг тийм ээ. Бас хүмүүс оруулаад нэг ажлын хэсэг гаргаж ярмаар байгаа. Энэ их олон кейсүүд болж исэн байхгүй. Одоо жишээлбэл Ж Эрдэнэбат гэж ерөнхий сайд бол их хурлын гишүүний бүрэн эрхтэйгээ байгаа мөртөө цагдаа өргөцсөн. Би шүүхийн шийдвэрийг үзчихсэн байхгүй. Тэгсэн чинь тэр идэр гэж хонглын мастер чинь бол ингэж шүүхийн шийдвэр гаргасан байгаа байхгүй. Улсын их хурлын гишүүнд халдшгүй байдал гэж байхгүй. Улсын их хурлд байгаа. Жишээлбэл энэ кейсийг жишээлүүлэх хэрэгтэй байна. За энэ 2019 онд энэ үндсэн хуулийн өөрчлөлтийг оруулж явах үед юу гэж одоо хууль тогтоогч ярьж, сонгогчтой ярьж, мөн судалгааны дүгнэлт юу гэж гарч ирсэн бэхээр энэ улсын их хурлын гишүүний халдшгүй байдлын ард тулгаа ичээд ерөөсөө нуугдаад шалгуулахгүй байна. Эгүүлэн татдаг болёо гэж ард түмэн ярьж ирсэн. За яг энэ үндслийг ярьж байгаа 19 он өөрчлөлт хийсэн байхгүй. Тэгээ одоо та бүхэн санаж байгаа бол хууль тогтоогч нар юу гэж ярьж ирсэн гэхээр одоо бол хулгай хийсэн хүн бол улсын их хурлын гишүүний халдшгүй байдлын ард нуугд гарахгүй болсон гэж ярьж ирсэн шүү. Тэр үед яг тэгж ярьж ирсэн гишүүд бүгд тэгж ярьж ирсэн. Ийм өөрчлөлт хийлээ үндсэн хуульдаа гэж ярьж ирсэн шүү. За тэгээ одоо яг байнгын хорооноос ямар томьёолоор жишээ саналрах юм. Тогтоолын төсөл байх юм уу? Одоо тийм танилцуулга юм байна уу? Би энийг яриад байгаа байхгүй юу? Нэг юм бэлдэх хэрэгтэй байгаа байхгүй. Тэхийн тул судалгаа хийх хэрэгтэй байгаа шүү дээ наа чи. 19 оны өөрчлөлтийг яг ямар байдлаар ойлгож бүр ингэж хууль тогтоогчд баталсан юм бэ? Хилцүүлгүүдийн шатанд яаж энийг ойлгож явж ирсэн юм бэ? Гэдгийг ярихгүй бол болохгүй байгаа. Алтай гишүүний энэ яриад байгаа айгүй чухал нюанс плед байгаа. Улсын их хурлын гишүүн хүнийг гишүүний бүрэн эрхэнд дуусаагүй байхад шүүх хурал болж болох уу гэдэг нюанс байгаа шүү. Алтай гишүүн бол шүүх хурлаар орцсон байхгүй. Гишүүнийхээ бүрэн эрхтэйгээр шүүхийн шийдвэр гаргацсан. Одоо дахиад уруугаар нь харсан нэг томьёол манай дав зөх доторт дээр яваад байгаа шүү дээ. Би гишүүн болохоос өмнө үйлдэлсэн миний гэмт хэрэг дээр би одоо татагдахгүй гэж яриад яваад байгаа байхгүй. Би гишүүн болчоод одоо хэрэг хийгээгүй. Би гишүүн болохоос өмнө гэмт хэрэг хийсэн юм а гэж яриад байгаа байхгүй. Энд чинь ийм зөрчилтэй юм яриад байгаа шүү дээ. Энэ бүх нюансуудыг хууль зүйн байнгын ороо мэрэгжлийн маш үндэслэлтэй чуулган руу авч орохгүй энэ маш том улс төрийн асуудал.